та өнөөдрийнхөө сургаал номлолыг эхлүүлээд хамтаа залбирцгаая. Тэнгэрийн бурхан минь, энэ цаг мөчид бид таны үгийг дэлгэн унших гэж байна. Тэгээ таны үгийг унших үед та өөрийнхөө үгийг бидэнд үнэн бөгөөд ойлгомжтойгоор илчилж таниулж өгөөч. Ингэснээр бид таны үгийг үнэн зөвөөр ойлгож тэгээд энэ үгийн дагуу амьдралдаа шийдвэр гаргахад та хамт байж тусалж өгөөрэй. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Тэгэхээр өнгөрсөн хагас жилийн хугацаанд бид бүхэн сүм цуглаан маань цуглахгүй онлайнаар одоо шабата сахиж байгааг бүгдээрээ мэдж байгаа. Тэгээд бас манай гэр бүлд хөөрхөн жижигхэн тийм хошин яриа болсон. Манай баг хүүхдүүд одоо 2 настай, 3 настай, 4 настай учраас бас хүүхдүүдээс нэг өдөр сүм гэж юу вэ? Сүм гэж ямар газрыг хэлдэг вэ гэдэг асуудал бас нэлээд эргэлзэж, нэлээд гайхаж, нэлээд төсөөрсөн байсан. Тэгэхээр бид нар энэ сүмдээ очиж чадахгүй байгаа энэ цаг өдрүүдэд нэр үнэхээр л сүм гэж юу вэ гэж одоо марттлал сүмээсээ төсөөрж холдож явах шиг байна л да. За хэдий тийм ч гэсэн бид онлайнаар шабат болгон шабат цуглаанаас цацаж чадах чинээгээр боломжоор бид сүмийнхэн гишүүдийн сүнслэг байдалд тусдын болохын тулд энэхүү бичлэгүүдийг бас хийж байгааг бүгдээр мэдж байгаа. Тийм учраас өнөөдрийн миний сургаал номлолын сэдэв бол сүм гэж юу вэ? Сүм ямар зорилготой вэ гэдэг ийм сэдвээр та бүхэнтэй ярилцъя гэж утсан. Магадгүй та бүхэн гайхчихж магадгүй сүм гэдгийг бид бүгдээрээ л мэдэн шүү дээ. Ямар энгийн зүйл ярьд юм бэ? Сүмийг мэдэхгүй хэн байх юм бэ те? Сүмд явж байгаа хүн болгон сүм гэж юу гэдгийг мэддэг шүү дээ гэж бодож болох юм. Гэтэ бас та бүхэн яг тэгж бодохгүйгээр өнөөдрийн энэ бурхны үгийг бас илүү анхааралтай сонсож бас судалж үзээсэй гэж хүсэж байна. Хамтдаа өдрөө Үйлс номын 2 дугаар бүлгүүдээр яг одоо очицгоё. Үйлс номын 2 дугаар бүлгийн 44, 46 дугаар ишлэлийг хамтдаа уншнаа. За энэ ишлэлийг бол бид бүгдээрээ бас сайн мэднэ. Итгэсэн бүгд хамтаараа байцгаан байгаа бүхнээ нийтээрээ хэрэглэж байв. Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, баяр хөөртэйгээр чин сэтгэлээсээ хоололцоон бурхныг магтаж бүх ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн тэдэн дээр аврагдагчдын тоог өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа гэсэн баг. Тэгэхээр дагалдагчдын байгуулсан эхэн үеийн сүмийн онцлог нь тэд нийтээрээ дундаа бүх юма хэрэглэж тэгээд нэг сэтгэлээр сүмд цуглаж талхаван бас баяр хөөртэйгээр чин сэтгэлээс хооллож бурхныг алдаршуулдаг, бурхныг хүндэтгдэг байсан гэж хэлсэн баг. Тэгэхээр эндээс та бүхэн 2 ойлголтыг бас олоод аваасаа гэж байна. Эхнийх нь тэд нийтээрээ дундаа бүх юма хэрэгжилж ийсэн, тэд нэг сэтгэлээр байсан. За одоо өдөр Үйлс номын 4-р бүлгийн 32 итгэсэн тэдгээр хүмүүс нэг зүрх сэтгэлтэй байсан бөгөөд тэдний хинэн ч өөртөө байгаагаа минийх гэдэггүй. Харин тэдний бүх юм нийтийнх байв. За мөн энэ ялгаагүй нэшил дээр ижилхэн яг үгнүүд гарч ирж байгаа. Тэрний үгээр тэд өөртөө байгаа зүйлсээ минийх гэдэггүй байсан. Харин тэдний бүх юм нийтийнх байсан. Дээрээс нь тэд нэг зүрх сэтгэлтэй нэг цол байсан гэдэг юм санааг илэрхийлж байгаа. Тэгэхээр шинэ гэрээний ихэнх үеийн дагалдагчдын байгуулсан сүмээс бид харах 2 онцлог нь тэдний бүх зүйл нийтийнх байсан. Тэгээд тэд нэг зүрх сэтгэлтэй байсан гэсэн. Ийм одоо шин чанар, онцлог харагдаж байгаа. Тэгэхээр хэрэв бид бүхэн англи библ дээрээс яг энэ ишлэлийн яг энэ 2 үгийг гаргаж ирж харах юм бол 2 үг гарч ирнэ. Тэрний үгээр нийтийнх буюу common гэдэг үг. За түгээмэл нийтийн common. За харин нэг сэтгэлээр нэгдэлж хамтдаа байдаг гэдэг үг нь болохоор unity гэдэг үг байна. Тэгэхээр common unity гэдэг энэ 2 англи үг одоо англи библиэлд илүү их олон удаа давтагдаж харагддаг. Хэрэв та бүхэн анзаарах юм бол энэ 2 үгийг ингээд нийлүүлж унших юм бол бидний сайн мэдих community гэдэг үг гарч ирж байгаа. Common unity буюу community. Тэгэхээр community буюу бидний хэрэгэл заншнаар те олон нийтийн одоо нийгмийн гэдэг энэ үг маань өөрөө ямар шин чанартай үг вэ гэхээр бүх зүйлс нийтийнх байдаг. Тэгээд нэгдмэл нэг сэтгэлээр нэгдэж чадсан ийм бүлэг хүмүүсийг бол community буюу хүрээлэн байгаа нийгэм, хамтрал, нэгдэл гэж үздэг. Тэгэхээр Христэд итгэгчид бол тэд юугаараа нийтлэг байсан бэхээр тэд Есүс тэдний дунд нийтлэг байсан. Есүс тэдний нийтлэг онцлог нь нийтлэг одоо нэгдэл нь Есүс байдаг байсан баг. За ингээд бүгдээрээ
эндээс харах юм бол сүм бол өөрөө яг ийм нэгдлийн газар юм аа. Сүм бол нэгдлэр дүүрэн газар. Сүм бол мөрөглөөрөө нэгддэг газар. Хүн болгон энд нэг эзэн бурханд ирж залбирч мөргөдөг, мөрөглөөрөө нэгддэг газар. Сүм бол үйлчлэлээрээ нэгддэг газар. Үйлчлэлээрээ нэгддэг нийтээрээ. Сүм бол нөхөрлөлөөрөө нийтээрээ нэгддэг нөхөрлөлийн хүрээлэл. Сүм бол урам зориг өгж бие биенээ босгон байгуулдаг тийм хамтрал. Сүм бол эдгэрлийн гэр бүл. Бие биенээ эдгэж, бие биенээ тайвшруулж, тайтгаруулж, бие биедээ эдгэрлийн баяр хөөргийг өгдөг тэр газар. Сүм бол уучилдаг тийм хүмүүсийн хамтрал. Сүм бол хүлцэнгүй, хайраар дүүрэн, баяр хөөрийн, сүм бол Библийг судалдаг газар. Тэгэхээр эндээс бүгдийг харах юм бол сүм бол Христээр төвлөрсөн дагалдагчдын нэгдэл хүрээлэл байдаг. Сүмийг анх байгуулахад яг ийм байсан. Өнөөдөр ч гэсэн Бурхан өөрийн сүмийг ийм байгаасаа хүсдэг. Тэгэхээр эсвэргээр энэ ойлголтоос бид нар нэг зүйлийг олж харна. Тэр нь юу гэхээр сүм бол ямар нэгэн байдлаар зүгээр нэг тийм клуб биш юм. Сүм бол зүгээр нэг улс төрийн хөдөлгөөн биш. Сүм бол зах зээлийн худалдаа арилжаа наймааны газар биш. Сүм бол ямар нэгэн байдлаар загварын шоу үзүүлдэг, хувцаараа гангарж очдог тийм газар биш. Сүм бол ямар нэгэн байдлаар хэрүүл тэмцэл бие биенийхээ дээр доор гарах гэсэн тийм тулааны тэмцэлтээний талбар биш. Сүм бол үнэхээр Христ дотор нэгдсэн тийм хүмүүсийн газар юм. Тэгэхээр бид юугаараа нэгдэж болох вэ? Биднийг нэгтгэдэг зүйл маш олон зүйл байна. Нэгдүгээр ижил бурхан. Бид нэг бурханд итгэдэг. Тэгэхээр бид бүгдээрээ нийтээрээ тэр нэг ижил бурханд итгэдэгээрээ нэгдэж болно. Бид хайраар нэгдэж болно. Бид итгэл, зориг, найдвар, үйлчлэл, алсын хараагаараа нэгдэх ёстой тийм газар байна. Тэгэхээр хэрвээ сүм нийтийн буюу нэг зориг, нэг хүсэл зориг, нэг итгэл бишрлээрээ нэгдсэн газар юм бол бид яаж энэ сүмийг дэлхийд танилцуулж, дэлхийд хүргэх вэ гэдэг ийм асуулт бидэнд гарч ирж байгаа. Яаж вэ? Хэрвээ дагалдагчдын саяны түүхийг унших юм бол тэд үнэхээр нийгэмд ямар нэгэн ялгагдахгүйгээр тэдний тунд холилдож чадчихсан баг. Холилдож чадчихсан. Тийм ч учраас тэд нийгэмсэг байсан. Нийгэмлэг байсан. Нийгэмд холилдож, нийгэмд нөлөөлж чаддаг байсан. Өнөөдөр ч гэсэн Бурхан биднийг яг нийгэм рүү хурж, нийгэмд нийтэд хурж, сүм нийтийн эзэмшил, нийтэд хүртээлтэй байгаасаа гэж хүсэж байгаа. Хүсдэг. Би өнгөрсөн 7 хоногт нэг ном уншаад тэр номон дээр нэг гоё өгүүлбэр байсан. Тэр өгүүлбэр нь ямар өгүүлбэр байсан бэхээр хэрвээ Есүс энэ дэлхийн хүн бүрийн төлөө ирсэн юм бол, Есүс хүн бүрт зориулагдсан юм бол, сүмч гэсэн хүн бүрийн төлөө хүн бүрт зориулагдсан байх ёстой. Сүм нэг хэсэг бүлэг хүмүүсийн л эзэмшил, хэсэг бүлэг хүмүүсийн л тоглож идэг, эсвэл цуглаж идэг тэр газар биш юм. Сүм бол нийгэмд хүртээлтэй, нийгэмд дуу хоолойгоо хүргэж чаддаг, нийгэмд гэрэлтэх ёстой тийм газар. Тийм учраас Есүс биднийг дэлхийн гэрэл газрын давс байгаач гэж урайлж нэг талаараа биднийг бас зэмлсэн байдаг. Тэгэхээр яаж сүм дэлхийн гэрэл болох вэ? Яаж сүм газрын давс болох вэ гэдэг асуултыг өнөөдөр таныг бодоосоо хүсэж байна. Энэ 20 цэрийн өдрүүдэд бид нар сүмдээ очиж чадахгүй энэ цаг мөчид бид нар нэг зүйлийг заавал хийх ёстой. Хэрвээ эртний Израильчуудын түүх мөн шинэ гэрээний дагалдагчдын түүхийг харахад тэд хавчлаг, зовлон, бэрхшээл, асуудал тулгарсан үедээ дандаа Бурханы ажлыг хийж исэн байдаг. Жишээ нь Израильчууд цөлд 40 жил хисүүчилж явхдаа тэд юу хийсэн бэ? Тэд шабатыг сахихыг сурсан. Тэд Бурханы асрыг барьж, Бурханд мөргөх мөргөлийн загварыг тэнд загварчилж, Бурханы тушаалын дагуу Бурхан таалагдсан тэр ёслолуудыг үйлддэг болсон. Хэдийгээр тэд 40 жил цөлд тэнсэн нь тэдний хувьд алдаа мэт боловч нөгөө талаараа тэд маш олон зүйлийг тэнд сурж исэн баг. Ингээд шинэ гэрээний ихэнх үеийн итгэгчдийн дунд манай эртний 70 онд
Ромчууд Иерусалим руу дайрж Иерусалимийн сүмийг, Иерусалимийн өргөөг галдан шатааж түүгэх тэр үед жинхэнэ Христ итгэгчид хаана байсан бэ гэвэл тэд Иерусалимд байгаагүй. Тэд аль хэдийн гараа явцсан байсан. Тэд аль хэдийн гараад уул руу гараад тэнд сайн мэдээгээ түгээгээд жижигхэн хот тосготоор явж ирсэн. Библиэлд дурддагдаг фарисеучуд, садукеучуд гэдэг одоо шашны бүлгэмээс гадна эссенчуд гэдэг бүлгэм байдаг. Энэ бүлгэмийн талаар Библиэлд хэдий дурддагдаагүй ч гэсэн Израилийн эртний түүх сударт бол бичвэрүүд дээр энэ бүлгэмийн талаар бол их дэлгэрэнгүй бичсэн байдаг. Тэгэхээр эссенчүүдийн нэг онцлог нь тэд яадаг байсан бэхээр ууланд агууд амьдраад Библийг одоо бичиж хуулбарладаг байсан ийм хүмүүс баг. Хавчлаг зовлонгийн өдрүүдэд Бурханд үнэн итгэгчид тэр бүлгэмүүд, нэгдлүүд юу хийж исэн бэхээр Бурханы ажлыг хийж исэн. Тэд Библийг хуулбарлаж, Библийг одоо муутуу цаасан дээр хуйлмал цаасан дээр бичиж хадгалж исэн баг. Тэгэхээр тэдгээрийн одоо бичсэн одоо олдурууд, хадгалагдсан олдуруудыг мөксөн тэнгисийн агуугаас олж исэн ийм түүхт. Хэрэв бид бүхэн дундад зууны үеийн тэр харанхуй Ромын католик сүмийн дарлал, мүлжлэг, дарангууллын үеийг түүхийг судлах юм бол тэнд бас Христэд итгэгчид уул руу амьдарч бүр ууланд агууд өөрсдийн гэр орноо барьж босгож тэгээд тэнд Бурхны ажлыг хийх одоо авралын зар түгээгчдийг бэлтгээд жижиг тосгонууд руу хоёр орно нууцаар илгээдэг байсан баг. Тэгэд баярт мэдээ түгээгчдийг тэнд бэлтгэж өнөөгийн бидний ярьдаг мянган мишнэрийн хөдөлгөөнтэй адилхан тийм хөдөлгөөнийг тэнд явуулж, сургалт явуулж, мишнэрүүдийг бэлтгэж тэгээд тэнд хэрхэн Христийг бусад гэрчлэх тэр арга барилыг зааж өгч хүмүүсийг илгээдэг байсан. Тэгэхээр эндээс би та бүхэнд юуг ойлгох гэдэг нь гэхээр хүнд хэцүү бэрхшээлтэй цаг үед сүм зүгээр байдаггүй байсан. Сүм ямар нэгэн зүйлийг хийж идэг гэсэн байна. Тэгэхээр коронавирусын энэ цар тахлын өдрүүдэд өнөөдөр бид нар юу хийж байна? Бид яг юу хийж, юу бэлтгэж Бурхны ажилд яаж итгэмжтэй хандаж байна гэдэг дээр сүмийн гишүүн болгон өнөөдөр бас өөрөөсөө асуугаасаа хүсэж байна. Тун утгагүй энэ коронавирусын цар тахал намжих бах, зогсох бах. Тэгэхээр тэдгээр өдрүүдийн дараа бид сүмээ яаж эхлүүлэх вэ? Цоошноор эхлүүлнэ бид нар. Магадгүй яг л рестарт дарсан мэт те бид нар мөрөглөө цуглаанаа шинээр эхлүүлнэ. Итгэгчид минь сүмдээ ирэх үгийг бид бас сайн мэдэхгүй. Зарим гишүүд маань өнөөдөр онлайнаар мөрөглөө үзэх нь илүү тав тухтай байна гэж ярьж байгаа ийм гишүүд ч гэсэн байна. Тэгэхээр энэ цаг мөчийн дараа бид яавал сүмээ илүү босод хүртээлтэй, илүү олон хүнд хүрсэн, илүү далаацтай, илүү олон хүнд авралын мэдээгээ, гурван тэнгэр элчийн мэдээгээ хүргэх ийм боломж үү таалахыг яаж бид нар нээх вэ гэдгээ энэ цаг үед бид нар бодож бяцлах хэрэгтэй. За ингээд та бүхэн төгсгөлд нь нэг цөөхөн эдийн ишлэлийг бас хамтдаа уншийе гэж үзэж байна. Матай номын 11:28 дахь ишлэл. Матай номыг бичсэн Матай Христийг одоо танилцуулахдаа онцгойлон Израилийн ард түмэнд танилцуулахдаа буюу израильчуудад, еврейчүүдэд танилцуулахдаа Христийг Месая, Жонм Месая маа гэж танилцуулсан байдаг. Тэгэхээр Есүсийг таниулсан хамгийн гайхалтай Матай номын доторх хамгийн гайхалтай үйлбэр ишлэл бол яг энэ ишлэл. Хамтаа өдөр уншийе. Эцэж туйлдсан хүнд дарамт үүрсэн хүмүүсээ бүгд над руу ир. Би та нарыг амраая. Тэгэхээр энэ ишлэл бол хамгийн онцлог нь маш гайхалтай ишлэл. Яагаад гэвэл Есүс хэлэхдээ бүх хүмүүсээ гэж хэлсэн байна. Адвентистуудаа ч юм уу? Эсвэл монголчуудаа ч юм уу? Эсвэл баячуудаа гэж хэлээгүй. Бүх хүмүүс над руу ир гэж хэлсэн. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг гэхээр Есүс бол хүн болгонд нээлттэйгээр өөрийгөө, сүмийг, сайн мэдээг нээлттэй орхисон. Тэгэхээр сайн мэдээ Есүс үнэхээр хүн болгонд нээлттэй байх ёстой юм бол сүм ч гэсэн, сүмийн үд хаалгач гэсэн хүн болгонд нээлттэй байх ёстой. Бидний бас нэг сайн мэдэх ишлэл бол Матай номын 19-ийн 13-14 дугаар ишлэл. Тэр энэ ишлэл дээр ингэсэн байна. Есүсийг гарын тавиулж тэдний төлөө залбируулахын тулд хүмүүс түүн дээр хүүхдүүдийг авчирсанд шавнар нь тэднийг зэмлжээ. Харин Есүс хүүхдүүдийг зөвшөөр. Над руу ирэхийг бүү болвол учир нь Тэнгэрийн хаанчил бол эдний адил хүмүүсийнх юм гэдгсэн байна. Тэгэхээр Есүс энэ удаад хүүхдүүдийг хүртэл над руу ирүүл гэсэн. Есүс хэдийгээр шашны мундаг номтой багш раби байсан ч гэсэн өчүүхэн бяцхан балчир хүүхдүүд өвөр дээр нь одоо авираад түүнтэй тоглож түүнд түүсэн цэцгийнхаа дэлбээг өгөхөд эргэлзэлгүйгээр гар дээрээ тосон авч инээмсэглэж хүүхдүүдийг
инхрийлж халамжилдаг байсан тийм гайхалтай нэгэн байсан. Хүн болгон Есүс дээр ирэх боломжтой байсан. Хэрэв Библийг судлах юм бол бусдад нийгэмдээ гадуурхагдсан, завхаа зайдан гэж нэрлэгддэг байсан хүмүүсийг хүртэл Есүс өөртөө дуудсан байдаг. Санхедрины зөвлөлийн тэргүүн, фарисеучуудын ахлагч, зуутын дарга гэд өндөр язгууртан, өндөр албан тушаалтай хүмүүс ч гэсэн Есүс дээр ичид зовлгүйгээр ирж ирсэн. Үүнээс гадна гим нүгэлтэй, хүнд хизээш идэвшгүй өвчин туссан, яр шархтай янз бүрийн хүмүүс, гуйлагчид, сохор доглон, төрөл бүрийн хүмүүс Есүс дээр ирж ирсэн. Ингээд харах юм бол Есүс бол хүн болгонд нээлттэй. Хүн болгон түүн дээр очиж болдог нэгэн байсан баг. Гэтэл өнөөдөр бид нар сүм хүн ирэхэд хамгийн хэцүү. Сүм хамгийн хүмүүсийн тоохгүй. Сүмд хүмүүс бараг ирэхгүй дээ гэдэг ийм бодолд хөтлөгдсөн, ийм ойлголтоор өөрсдийгөө дүүргэсэн амьдарч байгаа. Бурхан өөрийнхөө сүмийг ийм байгаасаа гэж хүсдэг. Бурхан өөрийнхөө сүмийг дэлхийд, нийгэмдээ, хүрээлэлдээ, нийтийн эзэмшил байж хүн болгонд авралыг өгдөг газар байгаасаа гэж хүсдэг юм аа. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа төгсгөлд нь нэг ишлэлийг уншаад өнөөдрийнхөө сургаалыг дуусгая. Тэгэхээр энэ ишлэл маань болохоор Үйлс номын 15-ын 19 дэх ишлэл. Тиймээс миний санаа бол харь үндэстнүүдийн дундаас Бурхан руу эргэж буй хүмүүсийг бид зовоохгүй байх нь дээр юм а гэж хэлсэн баг. Зовоохгүй байх нь дээр. Тэгэхээр энэ үгийг бол Израилийн Иерусалимийн тэргүүн удирдагч Яаков Үйлс номон дээр бүх дагалдагч нарыг тойруулж зогсож байгаад хэлсэн байдаг. Харь үндэстнүүд буюу Бурханыг мэддэггүй хүмүүс Бурхан руу эргэх үед тэднийг зовоохгүй байцгаая гэсэн. Тэгэхээр зовоохгүй байцгаая гэж Монгол Библиэр орчуулсан ч гэсэн хэрэв бидний ишлэлийг англи хэл дээрээс нь харах юм бол difficult гэдэг үг байна. Хүнд, хэцүү. Энэ юу гэсэн үг гэхээр Бурханд итгэдэггүй хүмүүс Бурхан дээр ирэхэд бүгдээрээ ямар нэгэн хүндрэл болохгүй байцгаая гэсэн үг. Ямар нэгэн хүндрэл болохгүй байцгаая. За энийг бүгдээрээ арай жоохон өөрөөр ойлгох юм бол Бурханд итгэдэггүй хүмүүс Бурхан дээр ирэхэд бүгдээрээ замыг нь амархан болгоцгоё гэсэн утга санаа явуулж байгаа. Амархан болгоцгоё. Коронавирусын сар тахлын өдрүүдэд би таныг сүм цуглаанд очиж чадахгүй байгаа ч гэсэн сүмээ нэгдэхийг тэсэн ядан хүлээгээд тэгээд эдгээр өдрүүдэд таныг юу хийгээсэй гэж хүсэж байна вэхээр хэрвээ сүм маань нэгдвэл би өөрийнхөө сүмийг яавал ямар аргаар хүмүүс ирэхэд амархан, олоход амархан, ирээд суухад тав тухтай, хүмүүсийг зовоодоггүй, хүмүүст ямар нэгэн хүндрэл үзүүлдэггүй, амар тайван, тав тух, зочломтгой байдал, анхаарал халамж тавьсан тийм сүм болгох вэ гэдгийг бодож тунгааж суугаасаа гэж хүсэж байна. Та магадгүй дэвтрээ гаргаад, та Библийг гаргаад энэ талаар судлаад тэгээд төлөвлөгөө гаргаарай. Хэрвээ таны санаанд ямар нэгэн төлөвлөгөө орж ирвэл түүнийгээ та эсийн бүлийн ахлагчтай, түүнийгээ та сүмийнхаа пастортай хаваалцаад, пастраа, ахлагчаа, надад ийм санаа байна. Сүмээ цуглахаар бүгдээрээ сүмээ ингэж өөрчлөе. Бидний яг энэ хэсэг маань хүмүүсийг жоохон залхаагаад байна. Ийм хэсэг маань жоохон хүмүүст зовлонтой, эсвэл хүнд хэцүү байх шиг байна. Бүгдээрээ сүмийн хаягаа ингэж өөрчлөе. Сүмийн үүдэнд ухтагчаа ингэж тавь. Та бүхэн ямар нэгэн байдлаар шинэлэг санаа гаргаж сүмээ өөрчлөөсэй гэж хүсэж байна. Ингээд төгсгөлд нь хамтдаа бүгдээрээ Үйлс номынхаа түүхийг дахин нэгэн санацгаая. Сүмийн ихэнх үед дагалдагчид тэд нийтээрээ сүмийг нийтийн нийгэмлэг болгож хүн бүр өөртөө байгаагаа минийх биш харин нийтийнх гэж үзэж тэд ард түмний хайр хүндэтгэлийг олж тэд айлаас айлд айлчилж талхаа хуваан гэдэж баяр хөөртэйгээр цуглаж Бурхныг хүндэлж магтдаг байсан. Учир нь тэдэнд хоёр онцлог зүйл байсан. Тэд сүмийг нийтийнх болгосон. Тэгээд тэд Христ дотор Христийн хайр, итгэл, зориг, найдвар, үйлчил алсын хараар дотор нэгдэж чадсан байсан. Ингээд сүм өөрөө community, сүм өөрөө нийгэм болж чадсан. Тэгэхээр сүм нийгмийн төв болсон ийм чуулганыг, ийм сүмийг бүгдээр байгуулцгаая. Таны байгаа сүм хороондоо дүүрэгтэй, багтаа яавал гэрэл болж, төвн болж, хөгжлийн, эдгэрлийн, нөхөрлөлийн төвн болох вэ гэдгийг та Бурханаас асууж, Бурхан танд залбирч, Бурханаас мэрэгэн ухаанаар тэрхүү илчлэлтийг аваасаа гэж хүсэж байна. За ингээ өнөөдрийн үгийг хүлээж авч сонссонд баярлалаа. Хамтдаа бүгдээрээ залбираад
номлолоо дуусгацгаая. Эзэн бурхан минь, бид өнөөдөр таны сүмийн түүхийг Үйлс номон дээрээс товчхон уншлаа. Та сүмээ байгуулахдаа үнэхээр гайхалтай эхлүүлсэн. Та өөрөө ч гэсэн энэ дэлхий дээр ирэхдээ хүн болгон очиж хүрч хажууд нь байж болохоор тийм гайхалтай, хүртээмжтэй, тийм гайхалтай хүн болгонд нээлттэй нэгэн байсан. Өнөөдөр ч гэсэн та өөрийнхөө сүмийг ийм байгаасаа гэж үздэг. Сүм ямар нэгэн байдлаар цоочтой хаалга хашаа, цоочтой хаалга бүү байгаасаа, сүм нийгэмдээ хүрдэг, нөлөөллийн төв байгаасаа гэж та хүсэж байгаа. Тэр коронавирусын цар тахлын дараа бид сүмээ шинээр эхлүүлэхдээ үнэхээр нийгэмдээ нөлөөлдөг, хүмүүст үйлчилдэг, хүмүүст хүртээмжтэй ийм газар болгохын тулд та бидэнд мэрэгэн ухаанаа, алсын хараа, зориг, өөрчлөлт, сэргэлт, шинжилтийг өгөөч гэж гуйж байна. Энэ бүгдийг Иесус таны эрхэм нэрээр залбирanгуйлаа. Амен.